Сайн уу? Ано байна. Өнөөдөр хэдүүлээ skin care буюу арьс арчилгааны бүтээгдэхүүний тухай ярилцъя. Ингэхдээ drug store буюу за эмийн сангаас худалдаа авах боломжтой ямар бүтээгдэхүүнүүд байна вэ гэдгийг би сүүлийн 3-7 хоногийн турш ер нь туршиж үзсэн. Монсын салбаруудаар ороод яг ямар skin care-үүд байна гэдээ үзэхээр үндсэндээ Topic Cream, Vichy хоёр бол гарч ирд юм байлээ. Би ингээд бүр бага байхын сандын Оросын нүүдэл хийзүүдээр Vichy-ийн реклам явуулдаг байсан. Яг дандаа арьс арчилгааны ярсыг бүр ингээд багаас залуугаас нь ингээд хамгаалдаг тухай гараад би тэгэл Vichy гэл яагаад ч надад ингээд Vichy бүр айгу ойрхон санагдаад байхгүй. Тэгмэд Монс дээр Vichy ирсэн зарагддаг гингүүт яагаад одоо би Vichy-г туршиж үзэж болохгүй гэж бодсон. Би өглөөд нүрээ угаачаад ямар нэгэн төрлийн серум хэрэглэх нь зүйтэй гэж боддоо. Тэгэхээр энэ удаад би Topic Cream-ийн Mila гэдэг коллекцийн Booster Serum гэдэг нэртэй серумыг ашигласан баг. Эмзэг арьсан зориулсан бүтээгдэхүүн юм билээ. Тодорхой агуулмжуудыг хараад үзэхээр одоо hyperpigmentation буюу арьсны нүсөөг бол цайруулах үйлчлэгийг бол өдрийн турш үзүүлдэг юм билээ. Миний яг энэ уруулын дээдэл дээр жоохон hyperpigmentation үүссэн байсан учраас яг яаж өөрчлөгдөх нь вэ гэдгийг бол харахад айгу гоё ясан. 3-7 өдөр бол нэлээд өнгөн цайраад ирсэн баг. Энэ Mila-гийн коллекц дундаас бол надад энэ бустер серум амар таалагдсан. Өглөөдөө нэг 2-3 пампыг бол зүгээр нүүрэндээ тэр чигээр нь түрхээд бас дээрэс нь хүзүүгээл мартаж болохгүй. За илүү гарын дээр ч илүү үлдсэн бол бас чихээ чихэндээ түрхчих хэрэгтэй. Ингэхдээ дандаа дээшээгээ арьсандаа бол түрхлэг хийж өгөөрэй. Энэ Mila коллекцийн бүтээгдэхүүнүүдийн орцыг харж байхад миний анхаарал татсан нэг орц болохоор niacinamide байсан. Би буруу дуудсан гэж магадгүй шүү. Өөрөөр хэлбэл ер нь витамин B3 гэж хэлж болно. Ашиглагддаг одоо жишээ нь ямар зорилгоор ашигладаг вэ гэдээ аваад үзэхээр дандаа арьсны одоо anti-inflammatory буюу за өрөвслийн эсрэг, за мөн түншлэн нөсөөжилт болоод юм арьсны юм тэгш бус тооныг бол эмчлэх одоо тэрнээс урьдчилан сэргийлэх зорилгоор илүү ашигладаг зорилготой бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулдаг юм байлаа. Тэгэхээр усан сүртэй бүтээгдэхүүнээр нэмээд энэ niacinamide ороод ирчихээр бас юм арьсны чинь өнгө ингээд жоохон гундаад байгаа ч юм уу ийм үед ашиглахад тохиромжтой бүтээгдэхүүн болж өгдөг. За тэгэхээр серумны дараа бол нүдний тос хэрэглэнэ. Би энэ туршилтаар болохоор Vichy-гийн Ideal гэдэг нүдний тосыг бол ашиглаж үзсэн. Нэлээд жоох юм арьсных шиг дүү юм хүү өнгөтэй. Гэхдээ шууд бол энэ арьснаар түрхсийн дараа бол ямар нэгэн пигмент бол баг үлдээхгүй байгаа юм шиг надад санагдсан. Айгу тийм хөнгөн тос байсан. Айгу сайн хурдан шингэж өгдөг. Үнэрний хувьд жоох юм хөнгөн үнэртэй. Нүүрэн дээр байдаг бүх юм нөгөө тос ялгаруулдаг гланд буюу одоо юм булчирхай гэх юм уу? Булчирхаанаас яг энэ нүдний энэ ойр орчинд байдаггүй юм байна. Тийм учраас энэ гаднаас заавал ямар нэгэн чийгшил ингэж өгж энэ хэсгийнхээ арьсыг чийгшүүлж авахгүй бол ерөөсөө огт туслахгүй байгаад их юм бол айгүй хурдан хөгшөрдөг хэсэг чинь энэ нүдний ойр орчинд байдаг юм байна. Тэгэхээр ер нь 20 хүрсэн л бол ямар нэгэн байдлаар заавал нүдний буюу одоо зовхийн тос ерөөхдөө түрхэж байгаараа гэж зөвлөмөр биш өгдөг. За тэгэхээр зовхийн тосын дараа бол өдрийн тэжээлийн тос одоо чийгшүүлэх тосоо би түрхдэг. Тэгэхээр нэгэд Topic Cream-ийн Mila ашиглаад эхэлсэн юм чинь бусдыг нь гэсэн Topic Cream-ийн Mila байвал зүгээр байх гэж бодсон ба. Тэгэхээр энэ удаад Mila-гийн Corrective Day Cream гэдэг өдрийн тос. Тэгэхээр энэ тосны яг нөлөөг нь уншихаар борт толб нөсөө гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглагдана гэж байгаа. Гоё нь болохоор энэ дээр SPF 20 P3 нэмэгтэй юм билээ. Тусдаа нарны тос түрхэхгүй байгаа тохиолдолд энэ өглөөний тос нь бол SPF 20 бол надад хангалттай санагдсан. Мэдээж хэрэг араас нь түрхэж байгаа фаундейшн буюу суур крем чи хэрвээ SPF-тэй бол болчихж байгаа байхгүй тийм. Topic Cream-ийн Mila өдрийн тосын надад таалагдсан юм нь юу байсан бэхээр энэ савлгаа нь айгүй эвтэйхэн. Ийм нарийнхан хэмжээтэй ийм жижигхэн мөртлөөсөө энэ дотор ерөөсөө бүтэн 40 мл байгаа байхгүй. Тэгээд шахаж гаргасны дараа ийм цагаан өнгийн тостой эмзэг арьсан зориулсан учраас ямар нэгэн тийм содон онцгой үнэр бол байхгүй. Баг зэргийн бол үнэр байгаа. Гэхдээ нэг тийм fragrance гэдэг яг тийм үнэртэн шингээсэн үнэр байхгүй, нэг тийм натурал үнэр бол үнэртжсэн. Жоох ингээд түрхсийн дараа ингээд хүрхээр жоох юм силикон маягийн мэдрэмж өгдөг. Яг юм арьсыг чинь ингэж хамгаалж юм гадаргуу үсгэж юм өгж байгаа юм шиг мэдрэмжтэй. За хэрвээ өдөрт олон цагаар наранд байх гэж байгаа бол заавал тусдаа нарнаас хамгаалах тос түрх хэрэгтэй. Энэ болохоор Topic Cream-ийн Ultra Moisturizing Cream SPF 50+ PA 4 нэмэгтэй тос байгаа. Тэгэхээр SPF буюу Sun Protection Factor нарнаас хамгаалах факторын нэг тутамд арьсыг ч ойролцоогоор би андуураагүй бол 15 минут хамгаалах боломжтой гэж үздэг. Тэгэхээр SPF 50 гэдээ үзэхээр ойролцоогоор арьсыг чинь UVB туянаас 12 цаг гарan хамгаална гэсэн үг. Энэний нэг давуу тал нь өөрөөр Ultra Moisturizing Cream буюу одоо чийгшүүлэх зорилттой крем учраас урталт нь заавал өглөөний нөгөө нэг
чийшүүлэг тусгүйгээр нүрээ угаасныхаа дараа шууд бас хэрэглэх боломжтой юм билээ. Би нэг өдөр зөвхөн нүрээ цэвэрлчээж зөвхөн энийг түрхэд гарч утсан. За consistency буюу одоо өөрийнх нь энэ өтгөн одоо нэгтаршил зэргийг аваад үзэх юм бол эв хөнгөн надад л тийг санагдсан. Тэгээд ямар нэгэн түрхсээ дараа бол ингээд нарны тосод гарн дээр хөвчлэн нөгөө юм цагаан өнгийн туяа үлдээчихэд байдаг шүү дээ. Тэр нь хөвчлэн physical sunscreen буюу ингээд шууд нарны туяаг ингэж хамгаалах, блок хийх зорилттой орцнуудтай тоснууд бол тэгээд идэг. Энэ бол ямар нэг тийм цагаан туяа үлдээгээгүй. Нэг хэцүү юм бас бүх тосоо эргэлжсэн учраас өдрийн энэ тосны дараа араас нь дахиад нарны тос ингэ төрөхчөнгүүд жоох юм айгуу тийм тослог санагдаж ихэлсэн арай ихтүүлсэн ч юм уу те. Тэгээ санагдажсэн болохоор нэг бол аль альнийг нь айгуу нэмхэн төрөх хэрэгтэй санагдсан. Эсвэл арай нөгөө юм тосон биш юм цацлаган маягийн sunscreen ашиглах бас зохимжтой байж магадгүй. Би бас нэг удаа тэгэж ашиглаж үзсэн бас айгуу хөнгөн орж иж илаа. Эсвэл заавал суур тосгүйгээр зөвхөн энийг бол нараас хамгаалах тосоо суур тосоор ашиглаад байж болохоор байж болох юм те. За оройн арьс арчилгаа бол нүүрний будгаа арилгахаас эхэлнэ. Тэгэхээр би нүүрнийхээ будгийг эхлээд юугаар арилгаж исэн бэ гэхээр Vichy-ийн Purité Thermale гэдэг ийм 3 одоо үйлчилгээтэй нэг бүтээгдэхүүнийг ашиглаж исэн байгаа. Cleansing milk буюу за цэвэрлэгч сүм шингэн, toner буюу за toner, тэгээд eye makeup remover буюу за нүдний будаг арилгагч тодорхойлд юм байлээ. Хоёр янзаар энийг ашиглаж үзэж болох юм байлээ. Юу гэхээр нэг нь гар дээрээ зүгээр шууд сүүн байдлаар насгаж агаад тэгээд гараа илж агаад нүүрэн дээр ерөөсөө ингээд түрхээл ерөөсөө бүх будгаа ингээд зөөлөж ингэж нуурж унтлан илэх эсвэл нөгөө талаас арай уламжлалт байдлаар буюу хөвөн дээр шингээж агаад хөвөнгөөр бол арчиж болно. Надад бол яг эхнийх нь аргачлал нь буюу хөвөнгүүгээ шууд гараараа ингэж арилгах аргачлал нь илүү таалагдсан. Яг ч нөгөө хөвөн дээр шингээгээд ин ашиглангууд нэгдүгээр хөвөн чинь бүтээгдэхүүнүүдээ айгүйх уучна. Хоёрдугаар чи бас хөвөнгөөр ингээд арьсаа ингээд татаад байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль болох арьсандаа ямар нэгэн ачаал өгөхгүйгээр татахгүйгээр ашиглавал айгүй зүгээр юм байлээ. Нүүрний будгийг бол энэ Vichy-гийн бүтээгдэхүүн бол арилгацсан. Нүдний нөгөө нэг eyeliner ч юм уу нэг жоохон усан төсвөртэй бүтээгдэхүүнүүд дээр жоохон би нэмэлт өөр дараа нь юм жижиг юм Q-tip хөвөн дээр бол шингээж байгаа дахиж ингэж арчих шаардлагууд бол үүсчихсэн. Гэхдээ эхнийхээ шатндаа бол надад энэ бол айгүй зүгээр санагдсан. Vichy-гийн энэ бүтээгдэхүүний үнэр нь айгүй гоё. Тэр айгүй тийм цэвэрхэн ийм нөгөө эмийн сангаар зарагддаг буюу drugstore skincare ялангуяа энэ Vichy шиг ийм Франц брэндүүдийн ийм drugstore бүтээгдэхүүний үнэр нь айгүй гоё цэвэрхэн нэг эмнэлгийн гэх юм ч одоо юу юм яг pharmacy одоо тийм айгүй тийм цэвэрхэн үнэртэй 3 янзаар ашиглаж болох учраас тэр нь бас нэг бодлын гоё санагдсан. Юу гэхээр орой ирээд шууд нүүрнийхээ будыг арилгахтаа ашиглаад араас нь гээл ч юм уу хөөсөөр цэвэрлээд тэгээд дахиад хөвөн дээр шингээж агаад арчаад буюу тонероор ашиглаад эсвэл cleansing milk гэж юм ашиглаж байгаа учраас яг нэг бүтээгдэхүүн дотор олон шин чанарыг агуулсан байхаараа гоё. За бүх будгаа бүрэн дүрэн арилгаж нүрээ цэвэрлснийхаа дараа бол оройны серум төрхөн. Миний хувьд болохоор яг нэг серум л туршиж байгаа. Түрүүний Topic Cream Mila Serum Booster Serum гэдэг. Тэгэхээр оройдоо би бас нэгээ дахиад төрөгцөн. Дахиад 2-3 памп. Тэгээд яг нүүрэндээ бас яхан шингээж өгвөл яг нөгөө цэвэрсний дараа шууд серум төрөхийн давуу тал нь юу гэхээр нөгөө ямар нэгэн тос мосны дараа би шууд хамгийн ихэнд төрөж байгаа учраас серум нөгөө арсны хамгийн гүн рүү олвол нөгөө нэвчих боломжтой бүтээгдэхүүн байдаг учраас хамгийн ихэнд нь бол төрөхийг зөвлөд юм байл яг. За тэгээ бустер серумынхаа дараа нь дахиад Milaгийн Corrective Night Cream гэдэг шөнийхэн тос. Өглөөнийхөө тостой бол өдрийн тос гэх юм өдрийн тостойгоо яг адилхан савлгаатай адилхан 40 мл-ийн хэмжээтэй. Тэгэхээр савлгааны хувьд давуу талууд нь бол байна гэсэн үг. Тэгэхээр шөнийн тосныхаа яг үзүүлдэг гол нөлөө нь юу гэхээр шөнийн туш нөгөө бор нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй гэсэн байхгүй савлгааны мэдснээр. Мөн түүнчлэн 24 цагийн турш чигшүүлнэ. За 24 цагийн турш нь юу юм? Гэхдээ ямар ч тач өглөөс сэрэхэд миний арьслаа ингээ нэг юм хатангарчсан сэрээгүй энэ туршилтын явц. Тэгэхээр ямар тач үр дүнгээ өгсөн л байна. Тэгээ unifies the complexion гэдэг нүүрний нөгөө нэг өнгөн ингээд тэгш бус болож явах юм алагдчихдгийн эсрэг бас нөлөөтэй байна. Тэгээ шөнийн тосонд нь бас дахиад яг niacinamide байсан. Milaгийн энэ 3 бүтээгдэхүүн дотор бол гурвууланд нөгөө niacinamide буюу витамин B3 байдаг юм бэл. Надад бол шөнийн крем нь бол таалагдсан. Өдрийн тосноосоо бол арай жоохон хүнд гисэн мөртөөсөө нөгөө арьсан дээр түрхэж явах үед юм
хөнгөн чанараа бол алдаагүй. За сая дурдсан юмнууд донд бол бас вишигийн энэ зохион тосон дээр бас найсинамид бол байсан шүү. Энэ видеонд дээр гарсан бүх бүтээгдэхүүнүүдийн тухай дэлгэрэнгүй тайлбарыг бол энэ видеоны доотлын тайлбар хэсгээс дэлгэрэнгүй нээж үзээрэй. Бүх орц болоод би бас видеон дээрээ дурдж амжаагүй чухал мэдээллүүдийг бол доор багтааж өгсөн байгаа. Мөн түншлэн тэр бүтээгдэхүүнүүд бол бүгдээрээ Монсоос бол худалдан авах боломжтой учраас айгу хүртэм сайтай байх гэж бодож байна. Сонирхох юм бол бас өөртөө орхон Монсороос ороод үзээрэй. Энэ видеотой хамт байсан та нарт бүгдэнд баярлалаа. Энэ хэрэв видео таалагдсан бол лайк дараарай. Хэрэв миний сувг дээр subscribe хийгээгүй байгаа бол YouTube сувгийн subscribe товчийг дарж subscribe хийгээрэй. Мөн хажуудлын хонхыг нь дарснаар шинэ видео орох болгон та нарт notification очиж явах юм шүү. Тэгэхээр хамт байсанд баярлалаа. Бүгдээрээ дараагийн видеогоор иргэд уулзъя. Баярлалаа.